Амралтын өдрийн мэнд төргий. За гэртээгийнхаа дагагчдад зориулаад дахианы махыг хэрхэн яаж гэрийн нөхцөлд шарах вэ гэсэн бяцхан заавар зөвлөгөө өгөхөөр өнөөдрийнхаа лайвыг бэлдсэн байгаа. За гэртээгийн маань видеотой хамт байж биднийг үргэлж дэмждэг үзэгчдэд зориулаад бас нэг бяцхан ийм шипи өгье. Дахианы маханд ер нь хүүхдүүд маань аягүй дуртай байдаг. Тэгээд амралтын өдрөөрөө бас энэ аргыг туршиж үзэж болно. Тийм болохоор та лайвыг маань шеэрлээд хадгалаад аваарай. За надтай хамт Эни маань камерны ард байгаа. Тэгээд асууж тодруулах зүйл байвал бичиж явуучвал бит хоёр ингээд аль болох хариулаад явах болно. За тэгэхээр өнөөдөр бэлдсэн зүйлүүд маань дахианы гуйны цул мах, за дахианы цээж мах, за мөн дахианы ястай мах гэдэг ийм 3 өөр төрлийн махыг сонгож бэлдсэн байгаа. Эдгээр дахианы махнуудыг яаж өөр аргаар шарж болох уу гэдэг юм зөвлөгөө хүргэн. За тэгээ оройн цагаар лайв хийж байгаа маань одоо хүмүүс яг гоё гэртээ тухлаа сууж байгаа цаг нь байх гэж бодоод хийж байгаа. Тэгээд та бичлэгээ шеэрлж авч жагаад маргааш гоё амралт өдөр юм чинь туршиж үзэж болно. За жорын хувьд за нэгдүгээр солонгос маягийн чихэрлэг соустой дахиа гэж байдаг штэ. Манай дээр бичлэг нь мөн орсон байдаг. Гэтэ өнөөдөр ингээд базаад бид нар нэг лайваар хамт хийж хүргэн чихэрлэг соустой дахианы махыг яаж болох талаар нэгдүгээрт заам. За хоёрдугаарт шаржигнуур дахиа хэрхэн яаж хийх вэ? Энийг дахианы цээж махаар хийж үзүүлнэ. За гуравдугаарт шарах шүгээг ашиглаад дахианы энэ ястай махыг маш хурдан амархан аргаар хийж болох юм зөвлөгөөг хүргэн. За тэгээд дахианы шаржигнуур махаараа цэсар салаад бас хийж үзүүлнэ. Тэгээд энийг шууд одоо шаржигнуур дахиагаа идэж болно, бас салаад хийж болно шүү гэдэг ийм санаа өгөх зорилгоор хийж байгаа. За тэгээд хамгийн нэгдүгээр шарах шүгэний маань дахиад жоохон удаан болох учраас эхлээд хий гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн маань дахиануудаа шарахтаа бид нар Simply брэндийн шинээр худалдаанд гарсан будааны тосыг ашиглах болно. За тэгээд бичлэгийнхаа явцад гоё тосны талаар заавал зөвлөгөөг хүргэх болно. Лайв бит хоёр ойр тэгээгүй. Тэгээд дуу маань гайгүй сонсогчоогүй бас хэлээд өгөөрэй. За дахианы гуйны цул бишээ. Гуйны ястай махыг хоёр ширхгийг хамгийн нэгдүгээрт маш сайн гисгэсэн байх хэрэгтэй. Ерөөсө хөлдөө байхгүйгээр аюул сайн гисгэсэн байх хэрэгтэй. За амтлагаанд нь давс, хар бэрц, тэгээд гिच зүгийн бол энэ дөрвөн амтлагыг хийгээд маш гоё амттай ийм дахианы махыг шарж үзүүлэх болно. За ингээ мэдээж гэрт чинь бас шарах шүгэ хэрэгтэй. Шарах шүгэтэй айлууд маань маш хялбар аргаар дахианы ястай махыг шарж ижиж болно гэсэн. За хоёр ширхэг ястай гуй байгаа. Үүн дээрээ ер нь бол давс перцний амтлагыг та өөрийнхөө амтанд харуулад хийчих болно. За би бол нэг цайны халбаг орчим давс. За тэгээ хар перцийг бас нэг тиймэрхүү хэмжээтэй эсвэл арай бага хийж болно. Ингээд хийчин. За тэгээд гिच болон зүгийн балны орцыг яг тэнцүү хэмжээтэй хийнэ. Хоёр хоолны халбаг гэд яг адилхан хэмжээтэй хийсэн байгаа. Гिच нь хоёр хоолны халбаг, зүгийн бол нь хоёр хоолны халбаг. За ингээд амтлагчаа сайхан хойлоод дахианы махаа ингээ бүрээд өгнө. За ингэж амталчаад бас хэсэг ингээд амрааж болно. Тэгэх юм бол мэдээж амт нь илүү гоё ингээд махандаа шингэж өгдөг. За яарж байгаа нөхцөлд бол шууд ингээл амтлал шарах шүүндээ хийгээд идэж болно. За энэ мах маань байж хажуугаар нь шарах шүгээнийхаа листэн дээр зэрэгцүүлээд зүгээр энгийн төмсийг бас энгийн аргаар амтлаад шарчна. За ингээд лист тэгээд
наалдуулахын тулд ийм цаас дэвсчүүл дараа нь цэвэрлж мөглөхөд амар идэг. За 7 ширхэг төмс бэлдсэн маа төмсний амтлагаанд мөн давс бээрц. За тэгээд жоохон ахиухан шиг давс хийгээд өгчүүл илүү амттай болоод идэг. Тэгэхгүй давсаа багдуулчаар ингэж харсан төмс жоохон амт багтай, амтгүй санагдаад байдаг талтай. За ингээд мэдээж бидэнд тос хэрэгтэй. За ингээд тосоо ашиглана да. За тэгээд асал амтлагчийн сайхан холиод хараад өгчөн. Маргааш амлалтын өдөр юм чинь та гоё дэлхээ ширж авчаад юмаа цуглуулад тэгээд нэг өдөр ч юм орой хоолндоо хийж идэрэй гэж зөвлөё. За ингээд хоёр маха тавилаа. Тэгээд баг зэрэг юм соус үлдсэн байвал дээр нь хасгаад өгчөн. Ингээд маш энгийн орцтой мөртлөө айгуу гоё амттай болчтой жоор. Мах маань гисгэлэн байх юм бол ер нь ингээл газ амтлал шарах шүүнд хийчихэд айгуу дорой хурдан болчихно. Нэг тийм ажиллагаатай хоол ерөөсөө биш амархан. За ингээд үүнийгээ шарах шүүгэндээ 170 180 хэмнэлт 45 минут орчим болгоход болчихно. Аха. Яг тохиргоо шарах шүүгэний маань тохиргоо дээр дороосоо зэрэг халдаг тохиргоон дээр нь тавиад 170 180 хэмнэлт 45 минут болгоно. За эхний маань дахиад болж авах хооронд дараагийнхаа за энийг нь хичтөө. Дахианы хоёр өөр төрлийн цул мах сонгосон байгаа. Нэг нь цээж мах бол нөгөөх нь гуйны цул мах. Тэгээд гуйны цул мах бол өөрөө айгүй гоё юм шүүслэг зөөлхөн тэгээд хальс мэстэй болохоор юм гоё зөөлхөн байгаад байдаг. Цээж махыг айгүй аргуу гэд бас хүмүүс хэрэгэлдэг шүү дээ. Эсвэл нөгөө дэглэн барьж байгаа хүмүүс идэж мэдээлдэг. Гэхдээ яг одоо нөгөө шарах технологи гэх юм уу? Шарахтаа зөв шарчих юм бол дахианы мах ч гэсэн айгүй шүүслэг байдаг. За мэдээж маш сайн гисгэх хэрэгтэй. Эхлээд махнуудаа ер нь л сайн л гисгэх хэрэгтэй. За амтлагаанд нь нэг хил дахианы цээж мах нь нэг цайны халбаг хар бэрц. За нэг цайны халбаг давс хийчээ. За тэгээд хэрвээ та халуун нугаатай идмээр байвал улаан перц, паприка ч юм уу, чили ч юм уу хийж болно. Гэхдээ би бол хийхгүйгээр миний яг энгийн зөөлхөн амттай хий. За ингээд амтлага маань болж байгаа. За энийг болохоор шаржигнуур шарах учраас бид нар юу хэрэглэнэ? Гурил тэгээд сухаар одоо нэг хатаасан талх байдаг штэ. Сухаар тэгээд сүү болон өндөг. За эднэрээр хэдүүлээ бүрч чадна гэсэн үг. Манай гэртегийн одоо видеонуудын маань үздэг хүмүүс бол баг энэ эдгээр жоруудыг бүгдийг мэдж байгаа хаа. Бүгдээрээ л ингээд нэг нэгээрээ бичлэг болгоод гарчсан ийм жорууд байгаа. За тэгээд асуулт байвал комментаар бичиж байгаарай. Манай энэ юм маань уншаад хариулаад харилцан ярилцаад явчих нь. За
Шаржигнуур дахианы махыг шарах бүх орцоо ахиад тайлбарлаад өгье. 1 кг дахианы цээж мах масан гэсэн байх хэрэгтэй. За 1 цааны халбар перц болон 1 цааны халбар давс хийгээд хооронд нь холиод амтлаад өгсөн байгаа. За үүн дээрээ нэг 200 г гурил, 200 г сухаар ийм хатаасан талах байдаг штэ. Энэ ийм цагаан өнгөтэй ч байдаг, шар өнгөтэй ч байдаг, алийг ашиглаж болно. Эсвэл бүр гэрийн нөхцөлд хатцсан талхнуудаа миксер дээд гаргаад авчиж болдог. За тэгээд 3 ширхэг өндөг. За нэг 50 г, 50 мл сүв хийн. За ингээ энэ гуравтаа дахианыхаа махыг бүрнэ гэсэн үг. Тэгээд гуриландаа баг зэрэг амтлагаа хийдэг. Тэгэхгүй бол нөгөө бүрээд гаднах хэсэг маань нэг юм амтгүй дан гурилын юм болох гэдэг болохоор баг зэрэг давс. За бас баг зэрэг перц хийж өгч болно. За ингээд энийг хооронд нь холиод ингээд манай шаржигнуур дахиад хийхэд бүх орцнууд маань ингээд бэлэн болж байгаа. За тэгээд хэрвээ одоо нөгөө энэ жорыг ер нь хүүхдүүдтэйгээ хамт хийх юм бол бас хөөрхөн юм хөвгчлөлтэй нэг нэгээр нь холиол ингээл хамтдаа хийж аваад хамт хийвэл бас сонирхолтой жор гэж бодож байна. За одоо ингэнэ. Дахианы махаа ингэчээ. 2 хуурай орцоо нэг талдаа, шингэн орцоо нэг талдаа. За тэгээд 2 гараа, 1 гараа зөвхөн нойтон орцонд дүүрнэ. Одоо 1 гараараа зөвхөн өндөг сүүндээ махандаа хүрнэ гэсэн үг. Нөгөө гараараа дан хуурай бүтээгдэхүүндээ хүрнэ гэсэн үг. Тэгэхгүй ингээд өндгөнд дүүрсэн гараараа гурилаа ингээл ах юм бол амар заваараад гарчин болчихдог байхгүй. За 1-р алхам. Өнгөрсөн дахианы махаа өндгөнд хийлээ. За энэ гараа би норглоо. Тэгээд гуриланд хийлээ. Одоо нөгөө гараа ашиглаад гурилаа бүрлээ. За тэгээд өндгөндөө хийлээ. Норсон гараараа бүрлээ. Сухарандаа хийлээ. За ингээд бүрээд шарна гэсэн үг. Ер нь бол хэдэн 4 дамжлага явж байна. 1 2 3 биш ээ. Өндөг 1 2 3 4 гэдэг ингээд нэг 4 дамжлагаар хийгээд болгочихно гэсэн үг. Тэгээд бас нэг шипи хэлэхэд дахианы махыг ингээд бүрээд хөлдөөч бас болдог. Тэгээд одоо нөгөө хэрэглэх үедээ их тосонд гүн шараад хэрэглээдэж болно. За эсвэл хөлдөөчн гутлаа бэлдэж хөлдөөчөөд одоо ямар нэгэн баяр одоо ялангуяа хүүхдийн өсний найрны баяраар бэлтчихэд одоо гаргаж ирээ шараад идэхэд бас тохиромжтой амар байдаг. За ингээд энэ нөгөө бүрэх процессыг хүүхдүүдтэйгээ хамжилцаад хийчих юм бол бас нэг хүн болон гар бие оролцоод бас нэг хөгжилтэй тийм. Гол нь хүүхдүүд залхуурахгүй хийх нүггүй юу л ах та. Усан эцний хануудаа хуваалцах нэг төрлийн боён бол гэсэн шүү. Мөнгө усаа сайн сайхан хүсээ гэж хадгалсан юм гэсэн юм. Манай эний над комент уншиж өгч байгаа. Манай энийг хоолоо сонсож байна. Уг нь цаана яриад байгаа. За ингээ энэ ингээд жоохон заваарах гэдэг юм бүрж мөрөх гэж ширээ мэрээ ингээд нэг юм масгаад. Тэгээд яг олноор нь хийхээр бол биштэй бүр юм том саунд хийж байгаа. Гэс нэг нэг сэгсэрчдэг байхгүй. Тагтаа юм нөгөө локн саунд гэдэг штэ. Тиймэрхүү саунд хийгээд сэгсэрчүүл бас арай ингэж заваараад ахгүй амар идэг.
гэрийн нөхцөлд бол яхав тэгэл ингээл нэг тавг мавхад хийж байгаа л болгоч дөө. За лайв маань хадгалагдана. Тэгээд та юу ягаараа ширлээд авчихгүй те өөрийнхөө хаягаараа өөрийнхөө нүүр худсан дээр Нөө тэгээд маргааш амралтын өдөр байна да энэ ч гэр орондоо сайхан хоол хийж идээд гоё. Сайхан хоолч ирэн тэгэл гэр бүлийн уур амьсгалд бас айгүй том нөлөө үзүүлдэг шиг санагдаад байдаг шүү. Гараа хөлөөд арчлаа. За энэ сухаарны хувьд юу шүү. Захууд болон супермаркетаар ер нь хаасайгүй байгаа дөө. Панко энтер гэсэн нэртэй байгаа. Эсвэл нэг Германы бас хайрцагтайч байдаг. Янз бүрийн сав баглаатай байдаг. Алийг ч хэрэглэж болно. Эсвэл зүгээр гэрт нөгөө галах идэхгүй ингээ хатаачаад идэг ш. Тэгвэл бүр юу яагаад бүр сайн хатааж агаад миксертэй өөрөө хийцэн ч бол. Тэгэл хадгалаад ахад муудаад ахгүй. За ингээд одоохондоо энэ хідээ ингээд бүрчээ. Тэгээд дараагийнхаа дахианы амтлагааг нь хийчихгүй ингээд бүрээл зогсоод байвал хөрхөн хугацаа зарцуулах байх. За ер нь бол эхний маань дахиа шарах шүгэндээ болж байгаа. Тэр хооронд хоёр төрлийн дахианы махыг шарж үзүүлэх гээд байгаа. За тэгээд хоёр дахь дахиа маань ингээд бүрдээд бэлэн болцсон. Энийг бол гүн тоснд шарна. Гэхдээ шарахтаа бас нэг учирч янзтай. За тэгээд ингээд бүрээд шаардсан дахиад ер нь хүүхдүүд нуусгүй дээ. Хүүхдүүд амар туртай идэнэ. За хоёр дахь арга маань энэ байлаа. Гурав дахь арга маань за дахиад 1 кг дахианы гуйны цул мах. Тэг гадар угаасаа цул багтаа гэдэг чтэй. Бас л маш сайн гисгэсэн байх хэвээр. Энийг болохоор мөн адилхан бүрж шаарна. Тэгтээ сухаарнд биш. Гурилан зуурмганд бүрж шарах бас нэг юм ялгаатай шарах арга гэсэн. Ингээ бүрж шарна. За 1 кг дахианы гуйны цул мах нь мөн амтлагаанд нь давс 1 цайны халбаа. Гэхдээ та давсныхаа хэрэглэнээс шалтгаалаад хэр их хийхээ ер нь бол нэмж хасаж болно шүү. Яг энэ нэг хаалганы халбаа, 1 цайны халбаа хэмжээ тэгээд хий гэсэн тийм нарийн юм байхгүй. За тэгээд энийг жоохон халуун ногоотой амттай хийж идэхийг хүсэж байгаа учраас баг зэрэг паприка хийлээ. Паприканы орцыг бол яста халуун ногоо ихэдүүл ихийг хийж болно, баг идмээр байл багыг хийж болно. Хийхгүй ч гэж болно. За ингээд 1 хоолны халбаг жижиг чирцсэн цагаангаа хийгээд ингээд амтлагын хувьд болоо. За тэгээд дахиад сайтар хойлно. Энийгээ бас ингээд хойлчоод хүнсний скотчоор оронгуутлаа 1 цаг ч юм уу 2 цаг ч юм уу зүр амтлаад орхичих хэрэгтэй. Тэгвэл гоё илүү гоё амт нь ингээд цагаан гамааных нь амт нь махандаа орцсон байдаг. Гэтэ хэдүүлээ бол лайв хийж байгаа учраас хурдан хийгээд явна. За ингээд амтлагаа энэ дээрээ цардуул гэж байдаг штэ. Төмсний цардуул эсвэл эрдэнэ шин цардуул ч юм уу. Тэрнээс нэг 50 г орчмыг хийгээд базаад өгч. Энийг мөн л адилхан их тосонд гүн шарж өгнө. Гэхдээ түрүүнийхээс ялгаатай нөгөө нэг талхны үүрмэг ашиглахгүйгээр түр энгийн гурил болон цардуул ашиглаад бүрээд шарчна гэсэн үг. За ингээд нэг жоохон шүүсгүй юм нэг аргу болгохын тулд цардуул хийчихэж байгаа.
За мах маань ингээд бэлэн. Одоо нөгөөний бүрч харах зуурмага бэлтэн. За зуурмагт маань энэ 120 г гурил зүгээр энгийн л гурил 1 2 дугаар гурил аль нь ч ашиглаж болно. За тэгээд 50 г дахиад цаардуул. За ингээд нэг 120 мл сүү ашиглана. Тэгээд бейкинг паудер гэдэг нөгөө тортонд аюул ашигладаг шүү дээ, хөөлгөч, тортны хөөлгөч. Нөгөө нарийн бовны хөөлгөч гэсэн үг. Броожул биш шүү. Тэр нэг цайны албаг орно. За ингээд мэдээж дахиад жоохон давс, жоохон бэрц. Эдгээрийг ашиглаад бүрх зурмага бэлтнэ. За лайв хадгалах уу гэж асуусан байна. Лайва хадгалнаа. Ширэлж аваад яг гоё энэ хоолыг тушиж үзмээр санагдсан үедээ гаргаж ирээд лайва үзэж агаад хоолоо дааж хийж болно. За одоо махаа ингээд амталцсан. Тэгээд одоо хутгагч гурилан зуурмагнууд дээрээ хооронд нь бүгдний сайхан холжин л гэсэн. Гурилан дээрээ нөгөө 50 г крахмалаа хийлээ. За нэг цайны хаалга хөөлгөчөө хийлээ. За хар бэрц давс хийхгүй бол бас л нэг сонио үлбэр амтгүй болчих гээд байдаг шүү. Тэгэхээр баг зэрэг ч гэсэндээ бас нэмж өгч байгаарай. За ингээд зуурмага зуурахтаа сүү бас өндөг хийж олно. Гэхдээ өндөггүйгээр дан ингээд сүүгээрээ зурцсан баг дээр идэх. За тэгээд хитрхийн ийм шингэн зуурмаг юусо болгож болохгүй. Шингэн болчих юм бол нөгөө дахианыхаа махыг ингээд гой барьцалтуулж бүрэн ингээд шарж өгөхгүй, шарж ах явцад ингээд урсчдаг болохоор аль болох ийм бүтгэн зуурмаг одоо яг зуурсан гурил бол биш шүү дээ. Зуурмаг гэхээр нэг иймэрхүү л юм хийх ёстой. Тэгэхгүй дахианы махнаас ч өөрөөс нь шүүс ялгарч байгаа. Тэгээ тэрэн дээр нь дахиад шингэн зурмаг хийчих юм бол яг гоё ингэж бүрэгдэж өгдөггүй. За ингээд нэг юм өтгөвтөр иймэрхүү л бүтгэн шингэнийг тааруулаарай. Хитрхи битээ шингэн болохоорой. За ингээд энийг сайтар утгаж өгөөд энэ бас амар энгийн арга. Бараг хүүхдүүдтэй өсвөр насны хүүхдтэй айлбал бараг хүүхдүүдгээ заагаад өгчвөл өөрөөсөө бараг хийгээд идчихэж байгаа. За ингээд саяны өтгөн зурмага нөгөө амталсан махан дээрээ хийгээд энэ манай дахиаг манд бүрээд шарнаа. Шарах зуурмаг маань гэсэн үг. За одоо энийгээ сайтар хутгаад хэрэг ойрхон ингээд гэрт нь ямар нэгэн зочин ирэх гэж байгаа эсвэл найр болох гэж байгаа айл байвал ер нь энэ сүүлийн 2 дахиад бүрж шардаг аргаар дахиад шараад тавьчих юм бол ирсэн зочид нь бол их л ам сайтай л байх баха. Ялангуяа хүүхдүүд бол амар дуртай идэнэ. За ингээл нэг юм зууралцсан юм болох ёстой. Энийг бас жоохон амрааж болно. Нэг жоохон амраачаад хөргчөндөө ингээд нөгөө хүнсний скотчоор ороогоод хөргчөндөө хийчихэд яг шарах болохоор гаргаж ирэл багаар нь шараад хэрэглээд иж болно. За ингээ бараг манай 3 төрлийн дахиад маань бараг билээ. Одоо яг болох процессудаа л хийн гэсэн үг.
За одоо харин шарах юмудаа бэлдэх хэрэгтэй. Манай гэртээ дээр маань шинж ороод сүүлд сая нэг бүхрийн махтай ороомог жор орсон байгаа. Тэрийг бас амралтын өдрөөрөө туршаад хийж үзээрэй. Ямар ч хэлсэн бит хоёр нэг юм амархан тэгээд за би залгач. Амархан гэрийн нөхцөлд хийж болох энгийн жоруудыг хүргэх гээд маш хичээдэг байгаа. За ингээд бидэнд энэ дахиагаа шарахын тулд мэдээж тос хэрэгтэй. Тосоо бол Simply брэндийн энэ будааны тосыг сонгож шарна. Энэ тос маань өөрөө яг будаанаас өөрөөс нь гаргаж авсан, будааны хальснаас гаргаж авсан. Яг энэ 100% цэвэршүүлсэн будааны тос байгаа. Өндөр хэмд маш тэсвэртэй байдаг учраас яг энэ шарсан дахиа ингэж deep fry хийж гүн шарахад маш их тохиромжтой тос гэсэн үг ээ. Simply брэндийг ер нь хүмүүс бараг мэдж байгаа хөө хэвлдэг баг. Гэтэ эдний энэ шинэ будааны тосыг туршиж үзээрэй гэж хэлье. Одоо ер нь будааны тос айгүй сайн гэд хүмүүсийн хэрэглээнд их нэвтэрч илээ. За тэгээд бүх төрлийн хоолыг шарах, хуурах, бүр салаадыг шууд амтлаад идэхэд хүртэл юм тохиромжтой ямар нэгэн хурц үнээр юм хиншүү мишүү гаргахгүй. Илтэй ганцын хурц амт байхгүй энэ тоснаас. Би сайн асаагүй. За ингээд тосоо халаад хоёр дахиагаа ээлжлэл шарчна гэсэн үг. Манай нэг дахиа маань энэ байгаа. Нөгөө дахиагаа ингээд бүрээ тавьсан байгаа. Энийг хөлдөөж хэрглэж болно. Энийг энэ амтлсан дахиагаа бол хөлдөөхөд тийм тохиромжтой биш. Хөлдөөхгүйгээр ер нь шууд ингэж зураг мөгөнд бэлтчихэд шууд шарах хэрэгтэй. За танд хэрэгтэй бол энэ лайвыг өөрийнхөө хуудсан дээр хадгалаад аваарай. Хизээ нэг өдөр бас туршиж үзэж магадгүй шүү дээ. Эсвэл та өөрийнхөө хуудсан дээр шеэрлээд авчих юм бол таны найз чинь үзээд турших чинь билүү? Тий. Туршиж хийчээд таныг дуудаад идэвхлэх чинь билүү? Тийм амар ихтгэл байдаг шүү дээ. Бид хоёр ингээд ойрд ерөөсөө лайв хийгээгүй. Тэгээд нэг лайв хийхдээ 3 жор, бараг 4 жороо ингээд нэвтгээд хэрэгтэй нэг юм хэрэг болоосаа гэдэг үүднээс нэг юм 4 жорыг олон юм шиг өнгөрчлөө. Гэхдээ нэг тийм юм хэцүүгүй жорууд аваад хийхэд амархан. Тийм жороо сонгоод ингээд өнөөдрийн лайваа бэлдсэн байгаа. Манайхан ч угаасаа манайхан ч ер нь бараг өөрсдөө бараг хийгээд гарт нь орцсон хэдэн жорууд ч гэж магадгүй. Бараг энэ хэдийнхаа яг анхны бичлэг хийгээд бараг 3-4 жил өмнө хийсэн баг тий. Facebook-ийн одоо манай бичлэгнүүд донд байгаа энэ жор маань 20 минутын дахиад 20 минутанд хийгээд идэх боломжтой жор ахгүй. Гэхдээ гол нь махан хэсэглэн байв шүү дээ. Тэгэхгүй мах хөлдөөөл бас хэцүү шүү дээ. Тэгээд 20 минутын дотор энэ хоолыг хийгээд идэх боломжтой ийм жор орсон байгаа. Тэгээ энийгээ бас энэ шажигнууд дахианы жорч гэсэн орсон байгаа. Цэзэр салаад ч орсон байгаа. Тэр шарах шүгэнд болоод байгаа жорч гэсэн орсон байгаа. Дөрвөлээ л тусдаа орсон жорыг одоо ингээд багцлаад шууд нэг лайв болгоод хүргэж байгаа. Тэгээд одоо хүүхдүүдийн үсний найр аягүй эхэлсэн байлээ. Тэгээд үсний найран дээр ер нь энэ жоруудыг туршвал их явна шүү. Айгүй хүмүүс амсаатай байна шүү. Тэгэхээр туршаад одоо бэлдэж тавьж маяад өмнөх оройн нь хийчээд хөлтөөгөөд яг маргааш нь хүмүүс ирэхэд гаргаж ирээд шарж мараал.
Хөлдүүгээр нь шарахад бас нэг анхаарах зүйл нь тос нь нөгөө хитрхи халаачих юм бол те. Ер нь шарах тосыг мэдээж насаа халаасан байх хэрэгтэй. Тэгээ халаан гутлаа хөлдөө дахиад хийчээд галаа баасгах хэрэгтэй. Тэгээ жоохон зөөлөн галаар шарахгүй бол дотроо хөлдөө тэгснээ гадна тал нь нөгөө нэг маш их галцсан тос нь хитрхи гүн бүр бор шар болж түлэгдэх гээд байдаг учраас галаа сайн тохиолно л гэсэн үг хөлдүүгээр шарахтаа. Тэгээд дахиад нөгөө нэг хүмүүс түүгээр нь идэж болохгүй шүү дээ. Дахиад юм ахыг ялангуяа маш сайн бүрэн болгочиж идэх ёстой гээд амар удаан шараад идэг байхгүй. Тэгээд маш их удаачаар нөгөө дахианы маань шүүсэн байх болчдөг. Тэрэн дээр л анхаарах хэрэгтэй. Хэрвээ та дахианы махыг гүйцэд болгож идэн. Гэхдээ энийг болсонгүйг нь би мэдэхгүй байна гэдээ өөртөө итгэхгүй байгаа зүгээр нэг нь гаргаж ирээл голоор нь зүсэл улаан байна уу биш үү гэдгийг шалгаад үзэх тэгэл болно шүү дээ. Амар рестораны хоол хийх гэдэг байгаа ш. Гийн нөхцөл бол тэгэл болцсон байвал дороо гаргачих хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө мах чи өөрөө болоогүйгээл болгоод тоснд байлгаалах тусам бүр шүүсгүй юм улам арга болоод идэх байхгүй. Тэгээд гаргачаад жоохон амраагаад маханд нөгөө нэг амрах хугацаа хэрэгтэй байдаг ш. Тэгээд амраагаад идэх юм бол илүү гоё юм шүүслэг зөөлхөн байдаг. За манай тос халаад л ах шиг. Бичлэгнүүдээ гоё шеэрлж байгаарэ. Манай энэ жоох юм ярих. За манай лайв маань хадгалагдчихж байгаа шүү. Хоёр хийж дуусчаад бүх хоолнуудаа гоё үрж тавиад ингээд та бүхэнд харуул шүлсэж гоожуулаад тэгээд лайва дуусгадаг. Тэгээд дуусгачаад угаасаа бүх лайва хадгалдаг. Ерөөсөө устдаггүй байж л байдаг. Одоо бүр хэдэн жилийн өмнөх лайвыг ингээд ухаад ах юм бол гараад ирнэ. Бүр анхны одоо 6-7-8 жилийн өмнө хийжсэн лайв өдр бол инээдний юм байгаа. Бид нар ч гэсэн байж л байгаа. За хадгалаад авчихаа. Дараа тухтаа үз. За бас маань халсан. За дахианы мах, цээж махыг бас ингээд нэмгэн аль болох ийм хитрхийн нэмгэн биш. Тэний нэг иймэрхүү зузаантай хэрчээрээ. За тэгэхгүй хит зузаан хэрччихээр бас жоохон удаан болоод гаднах нь түлэгдээд доторх нь одоо нэг жоохон улаатар байх гэдэг учраас нэмгэн зузааныг нь яг тааруулаад зүсчих хэрэгтэй. Тэгээд цээж мах маань өөрөө айгүй аргуу махч гэсэндээ яг шарахтаа ингээд галаа зөв тохируулаад тосоо ингээд яг зөв мэдрээд шарчих юм бол гоё шүүслэгдүүлэх хэрэгтэй байдаг шүү. Дагаж хийж байгаа хүн байвал одоо дагаж хийж байгаа хүн байгаа юм уу? Тэгвэл супер л да тий мацхан бэлэн байсан шүү дээ. Бид хоёр ч нөгөө анх лайв хийхдээ ингээд за өнөө орой тэдэн цагаас team жор хийн гэдэг ингээд бүх листийг гаргаж өгөөд team юм бэлдээрээ. Тэгэн готлаа бүр хамт хийдэг гэсэн шүү дээ хүмүүстэй. Тийм нөгөө хүмүүс маань аюу хөөрхөн орцуудаа бэлдээд яг мацхаа ингээд гисгэж мэсгээгээд өглөө нь бэлтжээд оройныхоо хоолыг хамт манд хийж тэгдэг байлаа. Өнөөдөр бид хоёр гэхдээ өглөөнөөс хойш аюу завгүй явж байгаад нөгөө Mass Summit гэдэг event дээр өдөржингөө хамт байж байгаад тэгээд орой ирээд юм хумаа бэлдэж мэлдээд. Гэхдээ ер нь манай бараг лайв хийх үзэлтийн цаг яг өдөд байгаад байна. Хүмүүс яг нэг ингээд гэртээ ингээд ирээд хоол ундаа идсэн яг ингээд налаадаг цаг юм шиг байна. Тэгээ аюу сайн хүмүүс үзэж мэддэг. За ингээд л нөгөө нэг гадуур зараад идэг бүр чарсан ширжигнүүд дахиад чи ингээл гэртээ хэдхэн минут нь хийж идэж болж байгаа. Тавг
гаргах. За энэ дээр гаргачихлаа. Хоолтой холбоотой асуулт байвал асуугаарай. Мэддэг чаддаг юм а хэлээд өгнө шүү. Маа лайв ихлэ хэдэн минут болж байна? Хэдэн минут болж байна хэлээд өгөх юмсэй. Та харагдаж байна уу? Оо юу яав гэж тийм. Минутыг хараагүй. Гэтэ тэрийг болж ах бараг энийгээ тэгээд дуусчихмаар байна. Тэгээд бүх хоол зэрэг гараад. Манай хүүхд хөрхи орой хоол идээгөө ийм дахиад идэхэд гүрийцээ хөдөж байгаа. За. За энэ маань одоо ингэж жоохон шарагдаад гоё шаргал болчих юм бол гаргачихно. Ер нь нэг тийм айхтар ховор ийм орцууд ороод авахгүй. Энгийн бараг тэрийнхаа доотлын зүйлээс гараад авчихаар энгийн материалууд орж байгаа. Тийм болохоор хоол хийх дуртай хүмүүс бол бараг амар хялбархан хийчих бах уу. Тэрээ танд сухаар олдохгүй бол тэ түрүүний нөгөө энийг бүрээд исэн. Алтны үнэг олдохгүй байвал энж орорно. Зүгээр энгийн гурилаар тэрээ бас крахмал олдохгүй байвал шууд дан гурилаар нь бичнэ. Гэсэн үг. Тасан юу? Одоо нөгөө бид нар бүрхтээ өндөг ашиглаад байгаа ч тийм өндөгийг ихийг ашиглахаар ингээд бас хит их дахиад ингээд олон удаа нэг тасны шараадлахаар бас ингээд сагаад дээш хөөс ингээд гараад байгаа тийм. Тэгэхээр нөгөө ядаж ийм өндөр савнд байх хэрэгтэй тийм тосоо хайрын тавганд бүр ингээд тасны дүүрэгчээ шараад өгч гинт дээшээ сагахад аюултай шүү дээ. Тэгэхээр тэрээ яг тийм сагаад гарч ирж байгаа нөхцөл тасаа салхих хэрэгтэй. Тас чинь бүр ингээд нөгөө хансан байна гэсэн үг болцсон. Шинэ тасан шарах хэрэгтэй. За тэгээд ер нь энэ дахиад маань түрүүн харуулсан шүү дээ. Нэмбэртэр хэрцсэн учраас ер нь одоо ингээд болцсны хувьд болцсон. Гэхдээ өнгийн гой ингээд нэг юм үдэмжтэй болгох гээд жоохон шаргал туяа оруулах чаа. Тэрнээс бол болцсны хувьд болчихж байгаа шүү. Тэгээд та болоогүй гэж бодоод байх юм бол зүсэд үзчихээ гэж тийм хэлсэн шүү дээ тийм. Тэгвэл одоо хэдүүлээ болж үгүй шалгаад зүсэд үзчихээ. За нэг эргүүлчихээ тэгээд зүссэн. Тэгээд ингээд дахианы махыг жоохон амраачих бас гоё шүүсэг болоод идэг. Одоо ингээд болцсон хувьд болсон байгаа. Хатан төргөө гэдэг багсахгүй галын төргөөгөө за галаа тохируулахдаа эхлээд одоо билетийнхаа хамгийн бултал нь одоо өндөр дээр нь
50 гэсэн үг. 9 дээр хавдаг бол 9, 6 бол 6. Тийм болохоор тос чинь ингээд яг гоё халаад ирэнгуут нэг юм уу хоёроор буулгах хэрэгтэй. Одоо бүр хай хейт дээр нь байлгаад авахгүйгээр. За ингээд манай эхний дахиад болж байгаа. Хоёр дахь дахиад маань нэг юм барьцалцсан юм байдаг. Энийг ингээд нэгээр нь салгаад хийхгүй бол ингээд бөөнд нь багцлаад хийчих юм бол хоорондоо салдгүй шүү. За нэгээр нь хийх хэрэгтэй шүү. Залхуураад шууд одоо ингээд энийг барьцалцсан байгаа чигээр нь хийчих юм бол яг нэг юм бүхэл юм болоод гараад ирнэ шүү. Тийм цагаан сарын хөлдөг бууз гисчээд бүгнөрөд гараад ирдэг шиг юм болчих шүү. Тийм болохоор ингээд залхуугүйгээр нэг ширхгээр нь хийж шараарэ. Тэгээд одоо энэ бүр чарж байгаа дахиад хийчин гутлаа шууд хутгаад ингээд наалтчихъя гэд хутгачих юм бол энэ гадуур нь бүрсэн бүргчнээс салчдаг. Тийм болохоор жоохон тогтоогоод ингээд нөгөө бүргчнийх нь одоо ингээд бүргэж байгаа хальсан гэх юм уу тий. Яг ингээд бийжих хүртэл нь утгахгүй ингээд 50 ойр хийш шүү байлгаж. 50 ойр мөр гэх хоолноос өөр гадарх хэлгээр ярьж байлаа тийм. Үнтэй ярьж байгаа шүү. Амраа зүгээр 50 ойр. За одоо хараа тийш ордуулах нөгөө өөрөө бараг болж байгаа нууд нь ингээд хөвөөд дэшээ гараад ирнэ. Жохон бижүүлж агаад хооронд нь салахгүй бол энэ хараа одоо чи наалдж байгаа зү. Тэгээ жохон хөдөлгчих юм бол салцдаг. Ингээд наалдснууд нь. Энэ гурав жишээ нь ингээд ойрхон хийж байгаа болохоос наалдчихж байгаа байхгүй. Тэгээд энийг ингээд жохон бидснийхэн дараа салгаад энэ шууд салчихдаг байсан. Тэгээд шууд салгачаар бүргч нь барьж амжихгүй. Тэгээд одоо хамгийн ихэнд хийсэн дахиагаа яаж мэдэх вэ? Хамгийн ихэнд хийсэн дахиад одоо жишээ нь энэ штэ өнгө нь илүү шаарж магадсан. За ингээд бас нэг энэ хөөрхөн энгийн хэлбэр нэг жоор байгаа. Бичлэгээ шеэрлээд аваарай. Таны ойр тойрны хин нэгэнд хэрэгтэй байж магадгүй шүү энэ бичлэг энэ лайв. За ингээл өнгийг нь бас төрөөнийх шиг гоё юм шаргал болгочоод байгаа чинь. Тэгээд галны тохиргоо маань би ингээд шарж байхдаа жоохон өөрчлөлт яваад байгааз. Энэ маань түрүүн хэлсэнчлэн эхлээд хамгийн өндөр градус дээрээ тултлан тосоо халаачингуутлаа дахиад хийчээд халаа багасгана. Тэгээд тос маань хитрхи халдсан байх юм бол одоо энэ бор өнгө нь амар хурдан шарагдчих шүү дээ. Бор өнгөтэй очино. Тэгэхээр доторх нь жоохон түүх ирэхэд байдаг. Тийм болохоор галаа жоохон багасгаж байгаа. Тэгээд одоо 6 дээр жишээ нь филипч хавдаг бол тасаа халаасныхаа дараа 4 болох. За 9 дээр эдэг бол нэг 7 болох хэрэгтэй ч юм уу те. Тэгээл тохируулаад шарчна. За одоо ер нь бас ингээл дахиад маань болчихж байгаа. Тэгэхээр юм ахаа өөрөө бас айгу хурдан болдог штэ ийм нарийнхан ширхэг юм аа. Тэгээ хурдан болчдөг болохоор гарах хэрэгтэй. За итгэхгүй бол дахиад төсөд үзнэ. Ерөөсөө амархан төсөөд амтлаад үз амтлах хэр болсон байна тийм. За ингээд ер нь бол болцсон байна л гэсэн. Тосоо юу? Гэхдээ будааны тосны нэг давуу тал нь дахиж хэрэглэж бас болдог. Ийм давуу талтай. Заавар дээрээ угаасаа байж. Гэхдээ мэдээж олон дахин шараад байж болохгүй шүү дээ. Гой стик ороод баярлаа. Баярлаа. За ингээд дахианы махыг өөрөөр аргаар ингээд шаржигнал болгож
шал үзэж байгаа. Гэхдээ одоо энэ гарч байгаа энэ дахиагаа гоё гүчүү жантай юм чихлэг соус байдаг шүү дээ. Солонгос маягийн тийм соус хийгээд гэсэн илүү гоё солон амттай болох юм. Дахиад нэг шатчих юм уу? Ханаас шатчих. За тэхүү. За манай шарах шүгэнд маань хийсэн эхний дахианы гуй маань тэнд болж л байна. Тэгээд төмсийг бас ингээд дахиад хийчихээр бас аюу амар. Заавал нөгөө их тосон шараал заавал болохгүй. Бас их айтайхан арга шүү. Арай тосны хэрэг юу их тосон шаарснаас хамаагүй баг тус ашигланаа. За одоо бидэнд хийх вэ штэ тий. Юу аа гэхээр энд юугаа дахианыхаа махыг амтлах чихэрлэг соусоо бэлдэх хэрэгтэй. Мөн цэзар салаад хийж үзүүлнэ гэсэн. Тэгээд эхний сарсан шажигнуу дахиагаараа цэзар салаад хийж идэх болно. Тэр салаадны соусыг мөн найруулж үзүүлэх болно. За би салаадны соусныхаа хийсэн юмнуудыг бэлдээч. За ингээд өнөөдрийн маань лайвыг үзэж байгаа хүмүүс юу яараа? Тоолоороо тий. 3 төрлийн дахиа байна. За хүмүүс бас ингээд шарах шүгэнд шарч болно шүү гэдэг бяцхан санаа байна. Мөн цэцэр салаадны соусыг бас яаж найруулж болох вэ гэдэг санаа бас өгье. Тэгээд ингээд бас нэг хөөрхөн нэг хэдэн цагийн дотор цаг жоохон гарах тий. Дотор нэг хэд хэдэн жорыг бас амжуулаад гяс үргий. За. Манай надад тос хэрэгтэй исэн ч хэрэгтэй шүү. За цэзарны чар ингээд болчихно. Асуулт байвал бичиж байгаарэ. Хоёр ямаа бэлдэж байгаа хоорондоо тэгээд асуултанд нь хариулаад явах болно. Эсвэл магадгүй өөр нэг хоол хийх гэж байгаа. Эсвэл ийм хоол идмээр эдийн яаж хийдэм мэдийн гэд хэрэг мэддэг хоол байвал бас хэлээд өгье. За мөн сэтгэлдээ хуваалцаарай. Та эсвэл магадгүй эдгээр хоолуудыг гэртээ хийж иддэг бол ямар аргаар хийж иддгийг бас туршлага солилцъё л доо. Тэгээ хүн болгоны нөгөө арга чинь өөр байна. Гоё. Хамт хуваалцаарай. Хуурай гिच орсон. Хуурай гिच жоохон муухай санагдаад байдаг шин. Гоё санагддаг шин. Нөгөө хүүхд тахад тэр чинь ханид төрхөөр нэг
40 50 минут идэх. Яг тэрүүнгээрээ үлдчихэд хоолнд нэг тийм хэрэглэхээр нэг сонь санагдаад байдгийн. Орсны зураг уу? Яг нөгөө нэг грамм байна. Хэрэг та өнөөдрийн бичлэгийг ингээд нүг бичлэг тус бүрээр нь үзмээр байгаа бол манай гэрте хуудас руу оронготлаа видеос руу ороод бүх бичлэг ингээд байгаа. Тэндээс гүйлгэж байгаа л эсвэл хайгаад үзэж болно. Шаржигнууд дахиад ч юм уу 20 минутын дахиад ч юм уу. За Caesar салаад ч юм уу ингээд нэг нэр бүрээр хайж хамаад бас гарч ирнэ. Ингээд search хийж үзэж болно. Эсвэл манай гэрте аппликейшн байдаг. iPhone дээр болж байгаа юм. Одоо болж байгаа нь. iPhone дээр ер нь шууд өнгөө татагдаад утсан дээрээ суулгаад авчих юм бол бас тийм ингээд хөөрхөн хэдэн хоолны жорнод байгаа. Тэндээс бас тушаад хийгээд шууд нөгөө жорын мэдээлэл болон бичлэг нь тэгээд зураг мөхөрөгтэйг гараад ирдэг болохоор бас ууг нь хэрэглэхэд аюул хялбар. Гэртегийн хоолны аппликейшнуд бас байгаа. Тэрийг ашиглаж болно. За манай шарах шүгэний маань дахиад ер нь болчих шүү. Жохон одоо нэг юм шар өнгө орчих юм бол манай дахиад бараг боллоо. Дахиагаа болохоос өмнө за Caesar салаад нь дээ шүү дээ тий. Ингэх гээд байгаа шүү дээ. Бидэнд юу хэрэгтэй? Дахианы шарсан баха гоё хөрхөн хэрчээд. Одоо энд бол ингээд Caesar салаадны орцон ерөнхийдөө салаадны навч, өвөрцөө, помидор тэгээд хатаасан юм талах сухаар тий ордог. За энэ дээр дахианы цээж мах ороод идэг. Гэхдээ ингэж бүрж шарахгүйгээр энгийнээр шарж ашигладаг. Гэхдээ хэдүүлээ бол гоё өнөөдөр ингээд шарсан дахиагаа ашиглаад ингээд салаад бас хийж болдсон шүү гэдэг утгаар бүрсэн дахиагаа ашиглаж байна. Тийм үү. Таван дээр өөрөө хийх ингээд санааг нь өгөөд байгаа шүү. За Caesar салаадны орцол ойлгомжтой. За соус нь бас чухал Caesar салааданд. За одоо энэ жишээ нь хэр хэмдэ нэг юм сав айгуу том аяг шүү. Энэ салаадны сав баггүй юу? Энүүнгээр таарах жорыг салаадныхаа соусны жорыг хэлье. Тэгээд ихээр найруулах бол мэдээж жороо үржүүлээд орцуудаа үржүүлээд хийгээд ихээр найруулан готлаа байрны шишгийн битүү савн тэгээд хөвчөндөө хийчих болно. Хөвчөнд бол хөрх удаан хугацаанд хадгалаад яг хэрэглэх болохоор л гаргаж ирээл хэрэглээд иж болдсон шүү. За яг энэ тавхтай салааданд зориулаад 3 хоолны халбаг манууд. За тэгээд 2 хоолны халбаг гिच. Нэг шингэн гिच шүү. Хуурай гिच биш. За тэгээд зүгийн бал юм уу сахарны сироп байдаг тий. Зүгийн бал ашиглаж болно. Эсвэл сахарны сироп ашиглаж болно. Сахарны сироп нь 2 хоолны албаг, гिच нь 2 хоолны албаг, манус 3 хоолны албаг. За үүн дээрээ давс хийнэ. Давсаа тал цайны албаг гэсэн. За одоо энэ бол хоолны албаг байхгүй. Хоолны албаг ч ер нь 10 г байдаг. Цайны албаг бол 5 г байдаг. Тэгэхээр 5 г-ын талыг хийж ин гэсэн. Маш бага. Их хитүүл бас мөх болно. За ингээд 9 чихэр нэг бүтэн хоолны албаг. Тэгэхээр 10 г орчим. Одоо ер нь бол ингээд хоолныхаа халбаар гэртээ бол ингээд хоолны халбаар шууд баримжаалал яачих гэсэн. За зөөхий хийн. Зөөхий болохоор илүү гоё нэг юм сүүн зөөлөн амтыг өгдөг байхгүй. Тэгэхгүй гिच чи айгу хуурцсан шүү дээ тий. Тэр амтыг дарж өгч байгаа гэсэн. Гिच нь биш ээ. Зөөхийг 2 хоолны албаг орчим хийгээд за ингээл том ингээд ер нь манай Caesar салаадны соус ер нь болчихно. За ингээд манууд нь жоохон бөөгнөх гээд байгаа учраас сайн ухаад бүгдийг яг юм жиг шингэн болгох хэрэгтэй. За тэгээд энэ жоохон соус маань одоо энэ салаадны орцонд хангалттай хүчний барах шишгтэж магадгүй. Тийм их тэгвэл дахиагаа 4 идэж болно шүү дээ.
Тэгээд Caesar салаатыг бас илүү гоё өнгөлөг баяжуулж болно. Цангис ч юм уу, үзэм ч юм уу хийж болно. За тэгээд гоё пармезан бислэг бас нэмж өгдөг. Дээр нь гоё үрээд ингээд цацчих юм бол аягүй гоё харагддаг. Тэгээд ямар нэгэн баяраар ч юм уу тий бас зочдтой дайлах ийм салаатны нэг жор болгоод оруулах юм бол бас их зүгээр байдаг. За ер нь бол манай салаад ингээд болоо шүү. Нэг юм аягүй олон юм зааж өгч. Нэг их өсрөөс. Тий. За салаадны навч өөрөө нөгөө нэг хутгачих юм бол одоо ингээд соусаа хийчээд энийг ингээд хутгачих юм бол шууд нөгөө усан болчдөг шүү дээ. Ингээл багаад унж мунждаг. Тийм болохоор одоо хүн хүнд энэ салаатыг хийж өгч байгаа л яг хүн ирэн гутал нь гялс юмаа тавиал ингээ хамгийн сүүлд нь соусаа хийж өгөөд гоё өгөх юм бол илүү гоё ингээ шинээрээ энэ салаад гоё ингээ одоо салаадны хан навч нь гоё хатуугаараа байна гэсэн. Ингэж өгч олон энэ дээр гоё ингээ юм хам цацаад тий. Гоё пармезан бислэг байсан бол бэлдээгүй авах болохоор тоош байдаггүй. Юу байсан тий? Чеддер, моцарелла. За ингээд гоё чимэглээд дээрээс нь бац зэрэг бислэг яа бислэг ашиглаад тавьчих. Бас нэг жоохон амт нэгшээ. Хэрвээ энэ түрүүн зөөхий хийж өгнө гэсэн чинь хэрвээ зөөхий байхгүй бол тараг бас хийж өгч болно. Хэрвээ болохгүй бол сүүч хийсэн болно шүү. За зөөхийний орно. За одоо юугаа хамгийн сүүлийн агаар бүрж шарсан дахиандаа зориулаад Солонгос маягийн чихэрлэг соусыг бэлдэж үзүүлэх болно. За тэгээд мөн салаадн дээр дахиад нэг юм хэлэхэд бацэг хийч салаадны хувьд гэх юм бол тосыг гоё юм оливын тос ч юм уу авокадоны тос ч юм уу ингээд гоё эрүүл тос хэрэглэдэг шүү дээ. Тэнтэй адилхан болооны тосоо ч гэсэндээ шууд одоо хэрэглээд шууд идэж болдог юм тос байгаа шүү. За манай чихэрлэг соуснд болохоор гүүчүүжан орно. Гүүчүүжан маань 2 хоолны албаг бэлдсэн байгаа. Энэ гүүчүүжан угаасаа айгүй халуун ногоотой шүү дээ. Хэрвээ танай хүүхэд ч юм уу халуун ногоо идэггүй хүн идэх байгаа бол энийхээ орцыг багасгах хэрэгтэй. Хийхгүй байвал бас нэг жоох утгахгүй. Тэгээд кетчуп 2 хоолны албаг 2 адилхан хийж байгаа. Энийхээ харьцааг нь сольж болно гэсэн үг. Энийг 3, энийг ч юм уу тий. Энийг эсвэл бүр цайны халбагт халаач юм уу баг ч юм уу тий. За тэгээд одоо бол бид нар бол халуун ногоо асуудал үүдчихдэг учраас 2 хоолны албаг гүүчүүжан 2 хоолны албаг кетчуп. За мөн сахарын сироп нь бас 2 хоолны албаг хийж байгаа. Эсвэл зөвгийн бал хийж бас болно. Сахарын сиропны орно. Сахар нь хэмнэлтэй. За үнэхээр байхгүй бол бас хийхгүй ч байсан болно. За 1 хоолны албаг сой соус. Бахан давс. Тэгтээ давсыг бүр чинх их хийх хэрэггүй. Яагаад гэвэл энэ сой соус өөрөө давсархад. За сахарны хувьд 1 хоолны албаг. Тэгээд бац зэрэг улаан перц тэгээд манай соус ирнэ. Ингээл гараад ирнэ тий. Халуун ногооныхаа амтыг та өөртөө тааруулнаа. Тэхийн тулд гүүчүүжан болон улаан перцнийхаа орцыг хэсгэх багасгаа тохируулна гэсэн үг.
За одоо биш дахиад бид хоёр плетик хэрэгтэй. Плетикэн дээр хайрлын тавган дотроо соусоо халааж агаад дахиагаа бүрээл нэг хүн ингэж хуураад ер нь аль бэлэн болчихно. Юу хайрлын тавг. За. Тэгээд энэ нэрээ юу хийхтэй? Дахиагаа шаргаш үгэн шарж байхдаа төмөс шарсан штэ. Энэтэйгээ хамт төмснөөс гадна нарийн ногоонод бас хийж шарчиж болно шүү дээ. Гоё өнгө алаглуулад эсвэл чихэрлэг төмс ч юм уу тий. Яг адилхан юугаар жороор хамтлаад хийгээд идчихнэ. За энийг ийшээ тавьчих. Одоо саяны бэлдсэн соусаа халаан тэгээд хитрхээ юу яахгүй шүү. Ширүүн гал дээр биш. Хамгийн бага гал дээр юугаа хайрын тавгаа халаагаад соусаа бүгд хийчихнэ. Ширүүн гал дээр халаачих юм бол энэ амар чихэртэй учраас шууд түлэгдчихнэ. Тийм болохоор түлэхгүй зөөлхөн галаар болгоно гэсэн. За бичлэг маань таалагдчихвэл лайк дараад өгөөрэй. Шеэрлээд аваарай. Хэд ч хэлээгүй те. За манай соус нэг өтгөн шингэн иймэрхүү байгаад шингэвтер. Тэгээд халаад ирэхээрээ нэг урд өтөрчдөг. Тийм болохоор ширүүн галаар юусаа халаах хэрэггүй. Зөөлхөн галаар ингээд багахан халаагаад нэг ганц нэг пор гэд хөөс гараад ирэнгуут нь шууд дахиагаа хийгээл. Лайк дараад гэсэн хүмүүс амар бүх зөндөө лайк дараалаа. Тэжүүрийн зүрх явуулсан ч гэсэн шүү дээ. Нөө ингээд бүгд гарч ирж билээ тэ. Баярлалаа. Зүрх дарж лайк дарж аваад баярлалаа. Оройн цагаар хорлмоо хийж байгаа ах та. Хүмүүсийг хоол молоо идсэн байх. Хөвч мөвч рүү явах вэ? Хөвч мөвч рүүгээ явах хэрэггүй шүү. Маргааш хийж идэрээ. Яг яг эндээ харж байгаа юм чинь тийм. Ингээд хамаад тас. За ингээд одоо буцлаад эхэлж байгаа. Тэгэхээр нь дахиад ачиж. Энэ соус маань өөрөө чихэрлэг соус учраас халуун ногоотой чихэрлэг соус учраас маш хурдан өтгөн. Тэгээд түрүүн дахиад маань ингээд шарагдаад жоохон амраад хөрөөд байж байгаа бол дахиад ингээд халуун жоохон халаагаад халууны процесс явуулчих байгаа байхгүй юу? Тэгээд энэ бас гоё амттай болдог. Хийчихэл гоё амттай болдог гэдэг. Гоё олноо хийгээд үзсэн. Ямар ихтэй тийм. Өөрөө хичээд энэ гоё олно гэдэг. Өөрөө хичээд хүмүүст идэвхлэхгүй ээжээд энэ яг гоё олноо гэдэг. За ингээд ер нь болоод өө. За наад чи юун дээр гарах вэ? Тавган дээр л гараа тийм. Энийг бас надад ч тавьчих уу. За та хэд ингээд бичлэг үзээд хийж идэх ямар нэгэн тийм хүсэл төрж гин үү? Хийчмээр ч юм шиг санагдаж гин үү?
Тийм цээж нь чинь багч гэнэ үү? Санаанд чинь багтж гэнэ үү? Амархан юм биш тийч. Цээж махарын чихэрлэг болно гэж Болно шүү дээ. Цээж махаар ч хийсэн болно. Жохон цөөхөн хашаарсан. Хий шаарддаг байж. За яах вэ? Цагтаа амжи. Энийг нь арч. За ингээд манай шах шүгэн болж байгаа дахин маань болчвол болоо дөө. Нахаш ирсэн. Маргааш өглөө сайхан хүнсээ цуглуулчаад тэгээд гэртээ гоё туршиж үзэхгүй юу? Нөгөө айлын ээж аваад ялгаагүй хүүхдүүд нь жоохон том болчоор хүүхдэрээ хоол хийлгүүлээд тэгээд амтгүй ч хийсэн. Ястаа сайхан хоол гэд урамшуулад тэгээд жормор нэг хоолны жормор хүүхдүүд рүүгээ шээлж мэрлээ. Тэгээд гоё хоол хийх хүслийг ингээд төрүүлээд хоол хийлгүүлдэг юм билээ. Тийм аргатай байлаа шүү дээ ээж аваад бас. За би нөгөө юугаа гаргачих. Шах шүгэнд байгаа. хайр маань гэж байгаа. Бичлэг ингээл хийгээл дараа нь цэвэрлэгээний амар том асуудалтай байдаг шүү дээ. Гэтэ угаасаа айл болгон тийм байдаг бах тий. Нөгөө юу илээ нөхрүүд нь амар гоё хоол хийгээл бүх цэвэрлэгээнийх нь юмыг ингээ хинэр нарт нь хийдэг. Тэгээд хоол нь сайхан ч гэсэн дараа нь цэвэрлэх нь амар хэцүү. Тэгдэг хүмүүс бас амар хийдэг шүү дээ. За би юугаа гаргач. Бэлли. За ингээд бид хоёрын өнөөдрийн та эддээ зориулсан дахианы махыг хэд аргаар шарах бичлэг маань ер нь өндөрлөх гэж байна. Хоолнууд маань амжилттай амттай сайхан боллоо ч гэж болох гэж байна. Оо яа. Нэгийг бүр мартсан. За тавган дээр шууд хийгээд авчихдаг. Зяг жоохон минут салаад насч.
За ингээд бидний пэйж руу ороод ингэж бичлэг ширээ. За өнөөдрийн бидний бэлдсэн 3 төрлийн дахианы мах шарах арга болон салаатны соус хэрхэн бэлдэх, мөн чихэрлэг соус хэрхэн бэлдэх гэдэг эдгээр жагууд маань дүүрлээ. Дуслаа. Нэг 45 минут шараж хутаа байлаа. Тэгсэн. Нөгөө дахиануудаа шарж явах орондоо. За тэгээд та туршаад үзээрэй. Нэг тийм юм хэцүүгүй ямар нэгэн хэцүү ур чадвар гэх юм уу шаардаад байхгүй. Юм ч хийсэн гэртээ хийгээд идэх боломжтой, хэлбэр орцтой юм жороод хүргэлээ. Манай эний маань яг энэ гэртегийн бүх бичлэгнүүдийг маань хийдэг. Зурган дээр ингэж харагдчих. Тэгээд одоо ингээд өөрийн торгон мэдрэмжээр зураг авч үзүүлнэ. Ер нь нийт лайв маань хэдэн цаг? 1 цаг гарсан болцсон бах тий. За нэг амтлаад хүмүүс байна тий. Лайв дуусаад хоолыг маань идэх хүмүүс хүлээж байгаа гэж. Бид дүгнэлт болдог. За. За өнөөдөр дахианы өөр төрлийн мах тий. Одоо гуйдын мах, цээж мах, ясны мах гэдэг 3 өөр махыг 3 өөр аргаар яаж шарж болгож болох вэ гэдэг энэ бол санааг өөрийнхөө мэддэг санааг та бүхэндээ хуваалцаж байгаа. Тэгээд хажуугаар нь мэдээж ногоо идэх хэрэгтэй. Тэгээд шинэ ногооны салаатыг бас нэг гоё өвөрмөц амтаар яаж хийж үзүүлэх вэ гэсэн ийм жоруудыг маш хурдан хугацаанд багтаагаад ингээд та бүхэнд хүргэхийг хичээлээ. Бидэнтэй хамт байсан баярлалаа. Дахиад ч гэсэндээ цаашдаа ч гэсэндээ хамт байж аарай. За тэгээд ингээл болоо доо. Та бас яг энэ хэдийг хийгээд идэх боломжтой. Тэгээд амттай хоол идэж байгаарай. Гоё зөндөө гоё амт байдаг штэ. Тэр болгоныг мэдэрч амьдраарай. Нэгсэртэй юм ярьдаг тий. За ингээд хамт байсан баярлалаа. Баяртай. Сайхан амраарай. Бичлэгийг маань шеэрлээрэй. Бидэнтэй хамт байгаарай.